Өнөөдөр дэлхийн хүн амын 3/1 нь ялангуяа буурай хөгжилтэй орнууд болон хөгжиж буй жижиг арлын орнууд эрт сэрэмжлүүлгийн системд хамрагдаагүй хэвээр байна. Эрт сэрэмжлүүлэг арга хэмжээ нь хүний амь насыг аварна. Үүний тулд нэгдсэн үндэсний байгууллага 5 жилийн дотор дэлхий дээрх хүн бүрийг урьдчилан сэрэмжлүүлэх системээр хамгаалуулах шинэ арга хэмжээг удирдан явуулах болно гэдгийг зарласан. Цагаагаар уур амьсгал бидний өдөр тутмын амьдралын бүхий л үйл ажиллагаанд нөлөөлж байдаг. Жишээлбэл сэргээгдэх эрчим хүчний систем, тэр дундаа нар салхины эрчим хүч, усан цахилгаан станц, хөдөө аж ахуйн бүрэлдэхүүн, загасчлал, тээвэр, эрүүл мэнд зэрэг салбарууд үүнд багтана. Цагаагаар уур амьсгалын мэдээлэл нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх чухал үүрэгтэй. Бид уур амьсгалын шинжлэх ухааныг уур амьсгалын үйлчилгээ болгохын тулд маш их зүйлсийг хийх шаардлагатай байна. Мөн эдгээр үйлчилгээнүүдийг улам хүртээмжтэй болгож илүү үр ашигтайгаар ашиглах нь зүйтэй юм. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь цаг агаарын эрсдэс нөхцөл байдалд хүргэж байгаа энэ үед эрт сэрэмжлүүлэх системийн хэрэгцээ урьд өмнөхөөс илүү чухал болж байна. Олон талт аюулын эрт сэрэмжлүүлэх систем нь цаг агаар уур амьсгалын аюултай үзэгдлүүд ойртож байгааг мэдээлэх, нөлөөллийг багасгахын тулд засгийн газар олон нийт хувь хүмүүс хэрхэн ажиллах талаар мэдээлэх нэгдсэн систем юм. Дэлхийн ус загварын албад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшигын эрсдлийг бууруулах гол тулгуур багны нэг болох эрт сэрэмжлүүлэх системээ нэн тэргуунд сайжруулах үйл ажиллагаанд оролцож байна.